Өмнөх хичээлээр бид соёлын суурийн талаар ярьсан да. Одоо энэ хичээлийг бүхэлд нь тэр сэдвт зориулъя. Та нар гарын авалгаа харуул соёлын ерөнхий хуваагдал нь материалын зүйлс эсвэл нийгмийн буюу хүрч болохгүй зүйлсийн тухай гэдгийг харж болно. Мөн хүмүүсийн хэлдэг, хийдэг зүйлс энд орно. Энэ мэтэр хүмүүсийн судалсан зүйл маш их байгаа. Та нар ямар том зүйл вэ гэж бодож байгаа бол та нарын бодож байгаагаас хамаагүй том зүйл гэдгийг би хэлье. Жишээ нь улс төрийн хувьд Цэзарын найз гэсэн нэр томьёо байдаг. Энэ нь Христийн цаг үед их чухал утгатай байсан. Фарисеучуд Понти Пилатад "Чи бол Цэзарын найз" гэж хэлж байгаа нь Пилатын амь настай холбоотой юм гэж хэлж байгаа хэрэгэ. Газар зүй дээр Давид Голиат хоёр тэд нар яагаад бүтэн 40 өдөр тулалдаагүй юм бол гэж бодох байх. Хариулт нь газар зүйтэй холбоотой. Тамийн үүд хаана байдаг вэ? Там хаана байгааг бид нар мэдэхгүй штэ гэж та нар хэлэх байх. Тамийн үүд гэдэг нь Израильд байдаг тодорхой нэг газар юм аа. Газар тариалангийн хувьд 4 төрлийн хөрс байна. Цэргийн Бурхны бүрэн хуягдуулга. Үргэлжлүүлээд харуул энэ бүх талбаруудыг хүмүүс судлаад ном болгосон байгаа. Өнөөдөр ч судалсаар байна. Дэндүү их юм шиг санагдаж байгаа бол та нар зөв бодож байна. Тэгэхдээ би та нарт соёлын суурийн талаар арай илүүг харуулмаар байна. Та нарын сонирхлыг төрүүлэх гэсэн юм аа. Энэ бол Египтийн нэг уулын хажуудах сүм юм. Энэ сүмийн түүхийг ярьж өгье. Нэг фараоны эмэгтэй дүү байж л дээ. Татмос 3-ын дүү. Эмэгтэй хүн фараон болох боломжгүй байж. Тэр эмэгтэй хүүхэдтэй болох гэсэн боловч гэр бүл доторх гэрлэлтээс болоод хүүхэдтэй болох боломжгүй байжээ. Тийм болохоор хүү өрчилж аваад фараон болгохоор бэлдсэн. Гэтэл байдал буруу тийшээ эргэсэн. Тэгээд тэр өөрөө Татмосын оронд фараон болсон. Үүнийг Хатшепсут гэдгээ. Энэ сүмдэх нэг бичээс дээр тэр эмэгтэй хүн яагаад фараон байж болох талаар бичсэн. Энэ сүм нь Нийл мөрний баруун талд байсан. Амьдрал зүүн талд өрнөдөг байсан. Тэндээс нар манддаг. Баруун талыг болохоор үхэгсдийн газар гэж нэрлэдэг байж. Тэгээд тэр юуч байхгүй хоосон газарт анхаарал татах гэж энийг барьсан. Та нар энэ нэрийг мэдэхгүй байж болох ч түүний өсгсөн хүүгийнх нь нэр нь Мөсө гэдэг байж. Энэ бол Мөсөгийн түүхийн нэг хэсгэ. За өөр нэг ханан дээрх бичиг байна. Өөр газарт байгаа. Соломоныг үгсний дараа хойд зүг, өмнөд зүг тус тусын хаантай болсон. Рехобам хойдын хаан, Еробам өмнөдийн хаан. Хуваагдсан хаант улс бий болсон. 5 жилийн дараа Египтийн хаан Шишак ирээд өмнөд хаант улсын хэсэг хот сууринг сүйтгэсэн гэж бичээст байгаа. Энийг анхааралтай харуул энэ хүмүүс сахалтай байгаа. Энэ нь Египтийн зүйл бишээ. Азийнх гэдэг нь илэрхий. Тэгээд хүн тус бүр дээр тэмдгүүд байгаа. Тэр нь эзлэгдсэн суурингуудынх нь нэр юм. Энэ бол боолуудыг харуулсан дүрслэл юм. Бичээсийг үүнтэй харьцуулаад харвал адил зүйлийг өгүүлж байгаа. Нэг нь Библиэлд байгаа, нөгөөх нь Египтийн Карнак гэх газарт энэ ханан дээр байгаа. Энэ зургийг үргэлжлүүлээд харвал хойд хаант улсын хотуудын нэрс байгаа. Библиэлд зөвхөн өмнөд хаант улсыг Шишакийн дайралтыг тэмдэглэсэн байдаг. Иймэрхүү маягаар бид түүхийн талаас ойлголттой болж байна. Түүхийн өөр нэг хэсэг байна. Энэ бол майхан сүм. Майхан сүм бол зөөгөөд хөдөлгөж болдог сүм юм. Тоосгоор барьсан сүмийг хөдөлгөн зөөх боломжгүй шүү дээ. Тахилч хүм ингэж харагдана. Гэхдээ энэ тэргүүн тахилч биш шүү. Майхан сүмийн хэмжээ нь бас ийм байгаа. Дотор нь ороод үзвэл хэр том эсвэл хэр жижиг вэ гэдгийг нь харж болно. 3 сая хүн амтай үндэстэнд арай л жижиг юм аа. Сайн харвал энэ хүн бол тахилч. Илчлэл ном дээр дүрслэгдсэн байгаа тахилчтай адилхан харагдаж байгаа. Хэрв та нар газар дээр Мөсегийн барьсан майхан сүмийг харвал тэр нь тэнгэр дэх майхан сүмийн бодит хэмжээгээр байгаа.
Ийм учраас ахин дахин яг хэлсний дагуу нэг бүрчлэн хий гэдэг үг давтагдаад байдаг. За, газар зүг харъя. Энэ зургийг онгоцноос авсан. Энэ газрыг Оади гэдэг юм аа. Хээр газар. Жилдээ 2-3-7 хоног л устдаа байдаг газар да. Хавцлууд нь нэлээн огцом, доошоо их гүн. Зарим газартаа энэ хавцал нь 400 м өндөр байдаг. Дэрэгдээс нь харуул ингэж харагдана. Ийм огцом, маш их чулуу хадтай газар. Илия ийшээ очиод хэсэг хугацаанд хон хэрээнүүдээр тижээлгсэн юм. Италид нэг сонирхолтой газар байгаа. Помпей гэдэг. Энд юу болсон бэ гэдгийг бид түүхээс харж болно. Тэр цаана галтуул байгаа. 70-аад оны үед тэр галтуул дэлбэрсэн. Энэ газар бүхэлдээ дэлбэрэлтэд өртөөд хүмүүс энд боогдсон. Маш гинт, маш хурдан тохиолдсон. Байшингууд нь галтуулын дэлбэрэлтэд бүхэлдээ булагдсан. Ингээд 1800 жилийн туршид тэгж байж байгаад дараа нь ухаж малтаад энэ хотыг гаргаж ирсэн. Тэгээд бид Ромын эзэнт гүрний нийслэл нь ямар байсныг мэддэг болж байгаа. Та нарт зураг үзүүлье. Тэд гаднаа биш дотор талдаа цэцэрлэгтэй байсан юм аа. 3-4 өрөөтэй коридор байхгүй ч энэ том багнууд байгаа. Тэр хэсэгт бороонд норохгүй байх боломжтой юм. Тэгээд гэр дотроо гоё цэцэрлэгтэй. За мэдээж энэ бол баячуудын байр. Тэдний ханын обой нь нэг иймэрхүү байгаа. Энэ зураг одоо ч тэнд хэвээр байна. Тэд шүтдэг эсвэл мэддэг түүхээ ингэж ханан дээрээ зурж гойдог байсан. Энэ бол маш үнэтэй эдээ. Тэд зуруулах ханаа сонгоод шавар даад, шавар дээр нь хэн нэгэн хүн зурдаг. Тэгээд хатаадаг. Шавар нь хатахдаа будгаа шингээдэг. Ийм ажилд нэлээн олон сар ордог. Иймэрхүү байшингууд нь 300-аас 400 хүн багтаах боломжтой. Анхны чуулганууд нь гэр цуглаантай байсныг санаж байгаа биз дээ. Үйлс 16 дугаар бүлэг дээр Лидия гих чинээлэг эмэгтэйн гэрт ямар ч асуудалгүй цуглаан хийх боломжтой байсан. Коринт хотыг харвал эргийн хот байгаа. Энийг Бима гэдэг. Энд Олимпийн шагнал гардуулалт болдог байсан. Үүнийг бид Коринт номоос харж болно. За харин энд ийм гоё далай мөн эрэг байна. Энэ бол Патмос. Йоханныг энэ арал руу цөлсөн. Үлдсэн амьдралаа энд өнгөрүүлсэн байгаа. Сүүлийн 2 жилээ хоригдож өнгөрүүлсэн. Энд тэрээр илчлэлт номыг бичсэн юм аа. Израиль руу очивол тэнд Галил нуур байгаа. Дээрээс нь харвал босоо ятгах шиг харагданаа. Кенреф гэсэн еврей үг юм. Босоо ятга эсвэл худалч гэсэн утгатай. За харин энэ бол агуу Йордан гол. Иймэрхүү зүйлсийг судлаад мэддэг болоод байвал Библийг зүгээр унших биш, юу болсныг илүү ойлгож унших болно. Дараа нэг боломж гарвал би танарт Есүсийн байшин ямар байсныг харуулнаа. Есүсийн байшин ямар байсан бэ? Бичсэн байгаа тайлбараас нь бид зарим зүйлсийг мэдэж чадна. Дээврийг нь сөхөөд хүн доошоо буулгаж байгаа мэтийг бид ойлгох боломжтой болох юм. Ингээд соёлын хэрэгжүүлэлтийг харцгаая. Бичээс дээрх юуг нь дагах ёстой, юуг нь яг тэр чигээр нь дагах шаардлагагүй гэдгийг бид яаж мэдэх юм бэ? Нэг жишээ өгье. Шинэ гэрээнд хэд хэдэн удаа ах дүүсээ ариун үнсэлтээр үнсэж мэдчил гэсэн. За би нэг муухай хөгшөө өгөн ямар сайхан санаа вэ гэд цуглаанд очоод хөөхөн охтуудыг үнсээд л байх юм байна. Бичээс дээр тушаасан байна штэ. Би сайн итгэгч учраас тушаалыг сахин биелүүлнэ. Алив үнсий гэдэл. За тэгвэл наривчлан харах хэрэгтэй. Юуны төрөнд тухайн зан үйлийн утга учирыг нөхцөл байдлынх нь хүрээнд тодорхойлно. За тэгвэл энэ нь тэр үед ямар утгатай байв? Тэр цаг үед хүмүүс нэгнээ үнсэх нь хэвийн зүйл байсан. Сайн судлаад үзвэл эрэгтэй хүмүүс эрэгтэйгээ, эмэгтэй нь эмэгтэйгээ үнсдэг. За ингээд огт өөр юм болоод эхэллээ. Би Румын улсад очиж байсан юм аа. Тэнд чуулганд
нэгнээ үнсэх энэ үйлийг уламжлал болгоод сахидаг гэдгийг мэдэж авсан. Гэхдээ эрэгтэй нэрэгтэйгээ эмэгтэй нэмэгтэйгээ үнсдэг. Тэгэхээр Румынд үйлчлэл хийх гэж байгаа бол та тэдний соёлд дасах хэрэгтэй болно. Сонирхолтой байгаа биз дээ. За хоёрт нь цаг үеэс үл хамаарах теологийн үннийг бид олж илрүүлэх хэрэгтэй. Теологийн үнэн гэдэг нь чуулгандаа очивол нэгэнтэйгээ илдгээр мэдчил гэсэн үг юм. Энэ бол теологийн үнэн. Тэгээд энэ зан үйлийг одоо цаг үед тохирох зүйлсээр орлуулна. За би цуглаанд ирлээ. Тэгээд гар барьж мэдлэх нь илүү зохимжтой байж болох юм. Ирчүүдтэй гар барина. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдтэй гар барьж болох юм. Танаа соёл ямар гэдгийг би сайн мэдэхгүй. Харин та нар Сингапурт манай цуглаанд ирвэл би Филиппин цуглаанд явдаг. Тэнд эмэгтэйчүүдийг үнсдэг. Эрэгтэй хүн байсан ч эмэгтэй хүнийг үнсдэг. Гэхдээ яг үнэн хэрэгтээ үнсэх гэхээсээ илүү хөнгөн тэврээд хацраа хүргээд агаарт үнсдэг юм. Тэр нь яг үнсэж байгаагаас өөр л дөө. Тэгээд та нар би эрэгтэй хүн юм байж яаж эмэгтэй хүнийг тэгэх юм гэж байгаа бол тэд нар танаа эхнэрийг ч бас ингэж үнснэ. Өө за болий гэж байгаа бол та тэр газарт дасан зогцохгүй гэж байгаа бол та тэнд үйлчлэх хүн биш байна. Тийм болохоор би цуглаанд очлоо. Тэд нар яаж үнсхийг хэлж өглөө. Тэгээд би хэлснээр нь хийнэ. За тэгээд зохистой хэрэгжүүлэлтийн хэлбэрээ бид тодорхойлно. Нийтээрээ хэрэглэвэл юун тохиромжтойг шийднэ гэсэн үг. Хэрэв та Япон эсвэл Тайланд улс руу явбал тэнд гар барих биш, харин мэхийн ёслох нь илүү зохистой байх. Өөр соёлд өөр хэрэгжүүлэлт байна. За одоо эзний зоогийг аваад үзье. Талах дарс байна. Би Румынд нэг удаа цуглаанд зааж байсан юм. Тэнд маш олон пасторууд байсан. Пасторууд нэг талд нь суугаад эмэгтэйчүүд эхнэрүүд нөгөө талд нь сууж байсан. Тэгээд бид нар энэ сэдвээр ярилцаж байсан юм аа. Би тэднээс та нар баптистууд те? Тийм болохоор та нар дарс уудаггүй биз гэсэн чинь тэд бид дарс огт уудаггүй гэсэн. Дарсанд хүрсэн уруул надад хүрэхгүй шүү гэж тэд ярьдаг. За яах вэ? Эзний зоогийг тэгвэл яах вэ гэсэн чинь бид нар дарс уудаг гэж тэд хэлсэн. Би яагаад гэж асуухад тэд Есүс дарс уу гэсэн учраас теологийн хувьд бид дагах ёстой гэсэн. За яах вэ? Тэгвэл талхыг нь яад юм бэ гэсэн чинь дэлгүүр яваа талх авдгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь дарс нь теологийн дагуу, талх нь соёлын дагуу юм уу гэсэн чинь тэд бүгд инээлтсэн. Иймэрхүү зүйлсээр бид яах ёстой вэ гэвэл теологийн утга санаа нь соёлтой холбоотой бол бид тэр соёлыг нь хадгалаад явах учиртай юм аа. Хэрэв теологийг соёлоос нь салгаж болж байгаа бол соёлыг нь үлдээх нь асуудалгүй юм аа. За тэгээд би танаа цуглаанд очлоо. Нэгнээ ариун үнсэлтээр үнс гэсэн. Энийг гар барьж мэдчлэх замаар орлууллаа. Ингээд эдгээр зүйлсээр би та нарт бичээсийг судлахдаа соёлын ойлголтууд ямар учиртай вэ гэдгийг цухас харууллаа. Энэ бүхнийг хаанаас олж сурах вэ гэвэл номноос л сурна да. Дараа нь энэ талаар дахиад ярих болно.